цэцэс гаргасан дүгнэлтийг дэмжиж байгаа. Хууль зүйн байнгын хорооноос гаргасан шийдвэрийг дэмжихгүй байгаа. Мэдээж худлаа мэдээлэл тараагаад хүний гутааж доромжлоод байх юм бол хариуцлага хүлээл гэмээр байлгүй л яах вэ? Гэхдээ эрүүгийн хуулийн дээр худал мэдээлэл тараасан гэдэг 13-14 чинь хитрхи ерөнхий эвгүн цаг таарах юм бол яаж ч эргүүлээд нэг сэтгүүлж нэг үг хэлсэн хүнийг аваачаад мушгаад ялчиж болох үз. Тэр нь бас бодит амьдралаар батлагдсан учраас хүний үндсэн эрхийг хязгаарлаж яах гэсэн дүгнэлт хийсэн гэж ойлгосон. Тийм болохоор энэ үндсэн хуулийн цэцгийн дүгнэлтийг бол хүлээж авах зүйтэй гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн дээр юуг худал мэдэл тараасан гэх юм, юуг гүтгэлэг гэх юм, тэр ажлуудаа харин дараа нь ажлаас гаргаад хийх ёстой гэж үзэж байна. Тийм учраас би энэ хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг хүлээж авахгүй гэдэг байр суурьтай байна. Түүнд уриалж байна.